Дархан хот үүсэн байгуулагдсны 55 жилийн ойн баярт зориулсан цэргийн хүрээний ёслолын жигсаал найрамдад талбайд болж өнгөрлөө. Тус жигсаалд Дархан уулын аймаг дахь зэвсэг түвшний 330 дугаар анги, шүүгэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяан анги салбарууд, онцгой байдлын газар, цагдаагийн газар зэрэг үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын 200 гаруй албан хаагчид оролцлоо. 17 Дархан уул аймаг үүсэн байгууллагын түүх 55 жилийн арга хэмжээнд хүндэтгэл үзүүлж Дархан уул аймаг дахь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын цэргийн ёслолын арга хэмжээ амжилттай зохион байгуулж явууллаа. Үүнд одоо зэвсэг түвшин цагдаа онцгой шүүгэн шийдвэрүүд өгсөн одоо үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг хэрэгжсэн байгууллага, цэргийн болон зэрэгцсэн байгууллагууд жигсаалын арга хэмжээг явууллаа. Монгол улсын зэвсэг хүчний бие бүрэлдэхүүн үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд тусгаар тогтнол эрхчлөө нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж байгаа ба 50 цагийг илэрхийлж байгаа нь цэргийн хүрээний ёслолын жигсаал юм а.